같은 소
шууд чалчаагаад байх юм. Хумдаалаа ятаж хүртэж боломгүй. Тэгвэл аваад өгч өгтөө. Хоёул одоо тэгээд сүүдэр тэгээд чиж байгаа битэр. Төвч нөгөө тордчихсан байх шиг. Яра та наадантайгаа гинүү. Чээ. Гэ чи тэгээд 10 асуултаа болцсон юм. Болцсон дөрвөлж хар дээр минь байгаа. Хаахантай. Өнгөдөг байлгүй. Окей. Нуруу тэ тэр нэтийн үлээ шинжилээ гэх чинь болж байгаа болох гэж байгаа түүнийг та нэг хэлээд хүмүүнүүдийг нь уриалаад өгөөрэй гин. За тэгье. 12 сарын 20-нд өрсөлч рүү дааныг харьяа үзье үнэрлээ. Таахны хэрхэн хөөрөлддөгийг хэрхэн баясаж цэнгдгийг өвгдөд чинь нааданхан үзье. За тэр нотог гарвуулаа суугаад байсан түүнтэйг нэр. Сэнгүн бэлэгтэй дүүгтэй. Хятан цагтын төр тийм бодлогоод энгэрэ баримталж байна. Эрчрэх танд хүчм мөхөсөн. Эртэй зевсхийн хомслоос хүмүүний хоосон үхэл гаргахгүй тулд ах дүүгээ сай хүртэл алб барьж байсан ч гэлээд татвар авч байсан гэсэн үг. Ардаа үлдэх үрсийг тэнхээ тайвахыг нэрхэмлэж цолонд горилогч муу нэртэн ноён байсан чаг цог золбоод ирээдүүд инхчлийг хүсэгч нэгэн байсан. Өвгөө ярьж байна. Тайчууд оксаны үсэлэ. Амрыг ирэхлэх нэ эрэд хийх нь ардад гашуудлаа төвчхийг нь цөхөрлөө хүлцхийг нь
ятхаад байгаа нь түмэндээ бол муу нэрийг төвөх шөөлийг нь тархич мэт санагдавчиг. Түүний дэргэд албатгий байдаг гэдэг нь мөнтэй итгэлийн галаа дэвслэгч бус сэтгэлийн ясыг гээгч бус гэдгийг нотлох нь буйз. Сэнгүүн бэлэг тайцгээс минь хоёр отог хамгийн түрүүнд гарсаа мэндэлсэн. Энэ нь бисүүдээр тайчууд хоёр болно. Чаа бисүүдээ гарвалтан болон сэнгүүн бэлэг тайцэгт хятан хэргийг лянхуу хөвөний өгсөн. Энтэд хятанд хэтэрхий нүүр барьж зөөлөн бодлого нь барьж зөрүүдлэмгүй хичээнгүүлж төмөнтийн тухыг нь төвөгтийн галдрлыг тамдахын төлөө байгуулсан отог болно. Ихээ ардууд нь ихэнх ардууд нь арилжаачин чинчин голд. Ард түмнэ хятанд холбохын үүрэгтэй хэлмэрч орчуулагч гэдэг таах. Орчуулагч чадамжтан олонд бисүүд отдог. Ахилцэл чадамж хөөцөлдөгч нар хуралдсан ийм нэгэн отог гарвлаа. Чаа Монголын тулд бараг 390 өрхөн хятан гэргээд олон тооны хятан соёлыг эл боловсролын төлөө дотоодд агуулж язгуур дордоосоо татварыг нь авч язгуур дундаасаа зэрэгцэн ханилж язгуур дээдтэй ураглан өндөрлөж байсантай холбоотойгоор хамаг Монголтоос хэл бичиг ихээ сайтай хэлц явдал өндөртэй болох нэгэн зүг бол бий. Нөгөө тайгуур энтэй хартай хартны соёлыг нь зөвшөж халуун илгэндээ бүүвэлсний хор гэж бас бий. Тийм үү? Энэ нь хүүхэн онгорууд хятан гэргийтэй болж хөврөл үрсэн хайр соёлд нэвчих нь бий. Иймээс бус тийм чон сотхтоос хайр соёлтон гэж хэлэнгчлэгдэх явдал арвинт гадуурхагддаг. Бисүүдээ яриад байгаа шүү. Гэвч дайсныхаа хэлхийг тийм мэдэхгүй байвал таяар ялалт нь үгүй шүү дээ. Хартны хэлхийг нь мэддэмгүй бол эзлэгдэх нь амар хялбар шүү дээ. Тийм үү? Тажныхаа үүслийг гадарлахгүй бол өрт нь зэхэх бэрхэн учраас хартны бодлогод тэсэх гэж хамаг Монголтод бисүүдээ аймаг хамгийн түрүүнд найланхай хүүхэн бодлогоор намилдсан нэгэн отог болно. Тайн дайчинд гэргийд ард хятан гарвалан зөнхлөх учраас цаашлаад зөрчин алтан цус ясан холбоотой учраас шууд дайтах хориотой байлаа. Нохож байна. Өөрөөр хэлбэл дайнд морилдоггүй. Эвсэх болвол нийцэж, зөрчих болвол нуугдаж дотоод тэрслгээнд
дороотож явж боломгүй боловсралтан байхыг хичээнгүүлнэ. Гэвчэгнэ хайр соёлыг шүтэнгэлвэл хартын өрсүүдийг соёлыг нь шүтвэл халуун зүрх хөрдгийн явдлаар их оронч зүрхэнж эргэлзээнд оруулах нь үнэ. Иймээс ч босуудыг нэг ард түмэн нийцэх төрийн түшээд нь хуумгаа бөгөөд урамтгайгийн шүүдэ нухаж байна. Үүний олзонд нь өртөн мэдхийн мэлми бүсгэрж болтугай тэмтрэлтэй. Тамдан таадхун мэдээ танил босч гэсэн ойрол байхын чимэн шүүдэ. Ийм хайр соёл таатахыг отхийг үүтгэхэд аюутгаа. Ахуйн ашиг таасан болоод ардаа арилжчих гээд амин тухайг нь бодож бусдыг хохироочих гээд байдгийг ард нь сэнгүүн бэлэгтэй эцэг минь аргадаж байхыг хичээнгүүлвч олон хартны соёл онцгойрон бүлжиж байдгийн явдалд хүчин сулдахын ардуур урвах сэтгэлийг тэмтэрх нь бас л бэрхийг үзүүлнэ. Иймээс дайн дотор бисүүдэд тэмтрүүлэхгүй нь өөрөө бас бисүүдэ хардахтай хамаат. Учигнэ хэлтэн гэдэгч хоёр талын нүрт. Бидний ховч тийшээгээ хурж ялагдлын тугийн чарла сонсуулж болно шүү дээ. Хэлмэрч байлаа гэд ялгуулсан ялалтын төлөө бүгд зүрх сэтгэлээр өргөл баригсад бос шүү дээ. Гэхдээ хэл соёлд нэвчин гэдэг улсын хөгжлийн нэгэн өнгө мөнөөсөө мөн. Тийм үү? Урвсан чамаагүй туулах замнал мөн гэдгийг өвөг бисүүдээ минь мэддэг учраас өнтөд ертөнцөд хөл зэрэгцхийн тулд ухамсарт үүргээс дутаагаагүй. Хүмүүний хөл хэрхийг туулаж хитийхийг тань төдий чинээч хин явдал бий. Нухч байна уу? Төдий хэмжээнд баг алхамтан нь бассаж байдгийн ч бас үнэ. Уулынхаа дөрвөн зүгт нь өвлж, авуурж, зоншиж, наммаржих нэгэн малчингаас өргөж хойшоогоо хилээр нэвчээд арилжиж байдгийн ухаан санаа өндөр шүү. Ашигч өндөр. Гэвчэгнэ туйлширлан ч мөн адил. Тончиг атармаатай шүү дээ. Гэртийн буйра буруу зөвдөөр нь төөрөөд аж төрөх малчин болвол өөрийн нутгаа өмөөрөх хамгаалах зүрх нь өндөр. Өргөн хангаагаар тэнүүчлэхсэд тэнүүлчэд бол аргадаад амьдрах авир нь зан нь өндөр авир зан. Ийм л байдаг. Үүгээрээ ялгаатай. Иймээс манхын төлөөнд нь
тулаанд нь буурттан дээр. Тийм үү? Язгуур монголчуудын дээр. Мандахын жигчт нь холчин дээр. Дайсхнахад буурттан дээр. Юу гэдваа бэж. Катакууд хэлээд байна уу гинөө. Тэднийг уртаагааж болох уу гинөө. Повертан болгож хайж гинөө. Хий цагчл бол тэрийг байхгүй бүсэд тооцох хэрэгтэй. Тэр захтаа байж. Тэргийг төвчлөвл бүхий ард соёлоор нь гутхаас сэрдэх байна. Тунгийн олж төвгийг нэрлэх нь засагч ноёны лал биш үү. Тэр Баян үлгийн аймгийн засаг ноёны өөрийн хүнээр л тавихгүй юу. Энэ улаачин хувь асуулч үү. Өслөх дайсны чинь өрөвчцэн нэмгэрч үзүүрт мэсний хүч нь өөрийнхөөс чинь өндөр болчихсон цагт хэлмэрчээр хэлц нийцэж хөтчөөр жим гаргуулж соёлд нь хүртэл хуулан дуурайж сорд нь хүртэл тэмцэн суралцах хугацааны төлөө Бэсүүд аймагтан оршноо. Хүчээр олж зэрэгцэж зэвсэгжилсэж ухаан уралдуулах цагт бол Бэсүүд хэрэггүй. Учраас дайчин бус угсаа болгонж цэргийн эрдмийг тэнд эсхүү явуулна. Бүсэлхийнээс доош байлахгүй бол бүлээн төртийн бодолгод орвол урваач ноёдын тоог нь дүүргээд татарын хойноос жим татчихын шүү. Татаарч тийм үү. Агчи татараас татарыг Бэсүүд руугаа байгуулсан. Агчи татарыг артнаас зөрчтэйсэн. Тэд бүсэлхий дээрээс гаргачихсан. Тэгээд бүлээн голомтоороо хоморглож тэмүүчний цагт тийм үү. Тэмүүчний үгийн цагт хоморглон устгав. Нутаг байсан газар алдаж нууг байсан удмаа үгүй гэж Чонсын нутагд оргойж чулуутын орон зайд орон хайж байгаа гашуунт. Чонос бидэн яг л агч татар руугаа адил Бэсүүдтэй. Тэрийг анхнаасаа тогтоон барих, сэргэн сэрэмжлэн зөх, золиослон мандуулахын айлал нэг олохороо бүсэлхий дээрээс гарахгүй гэдэг үнэнд хатууч гэсэн гэсгээж амьдарч байгаамаа. Энд чинь тийм ах トゥ үеэл алгажлах ахын соёлтон байна гэсэн үг. Ах トゥ чүүдээ Бэсүүд байдэн чинь тийм үү. Адармаа амьдралын туучаад их нутгаа сэтгэгчлэх их өвгдийнхөө сургаалаар 2 салаа замаар холборно гэсэн үг. Өрөөл дотроо албаар албадаж ахуугаар салж тэрсэн үүсгэж ивэн хайн гэсэн үг шүү дээ. Ухнав. Бэсүүдийг ангөрөөноос олдуулнаа. Бэсүүдийн шашин төрнж гэсэн тэнгэр бус. Шашин төр шүтлэг тэнгэр үзэлтэн бус. Тэнгэр шүтлэгтэн бус. Тэд сургаалыг ирээд хийж хэлбэр бичээсэн
Хүмүүнтийн ухааныг хэлцэж байгаа. Ард тайгаа жишиглэн бодож, шинжин тунгаах нь тэнгэрээ шүтэж, итгэлээр бадархаас ялгаад. Тэр хүмүүнтийн бичиг, күнзэ, сүнзэ, кайдал түүнийг л шүтэн. Шүтэх бус түүнтэйсээ л доо жишиглэж аж төрдөг. Тийм л хариуцлыг, тийм л хатуг үүрнэ гэсэн. Өнгөтөө өдрийн тансаглалаар өртийн амьдралаа гээчилж байгаа ухсаам нь ийм шүү дээ. Ухаж байна уу? Зөнхлөх ард нь хэл соёлоос Монголоо жаахан доошлуулдаг. Монголч хэлээд мөртнө жаахан зүхэл хийдэг. Мөртнө жаахан зүхэл хийж гэээтнэ жаахан эсрэг үздэг. Жаахан холтон мэт замт хошног мэт дуутай байдаг да. Юу гэнэ? Бэсүүд угсааныхад тэнгэртэй байдгүй, таахан шиг өндөр зэрэгдэгд байдгүй л. Байхгүй. Тайчуудаа нэрийн доороо явна. Тэнгэрээ гээчилж, соёлоо мартах учраас ширхчихтэй юм шүү дээ. Бэсүүд онгод тунцөө 6 дай хүртэл тайчуудаа гэж явдаг шүү. Очгон харьжих соёлд хавтгаарн үгээрэж цөөн хідэн гаруулал цог золбот байдлаар үлдсэн. Олонх нь оргуучдаг. Бэсүүдэд сайн хүмүүнэн цөө, их оронч зүрхэн цөө. Эрэхэд төртөө үнэнчээр илгэмсэг ардаа инжийлгэстэн. Цөөн болохоос бас оргуу хоосон бусаа. Ухтаасаа хүмүүн холын бодлыг тээхэд сүнсний хөгөө ялгардаг өрмөн. Төрөлцөө, төвөгцөө, сүнсэн холж бодлно жаахан гинэн. Түшхийн орон зайд, хөтөлхийн орон зайд сүнсэн төрлөн цөөн хүмүүнд нь холж ухаанд нь итгэмжлэн суун. Гэвчэгнэ итгэл шүтэн алдчихсан. Соёлд цөөн төрөлттэй. Хүмүүн холын соёл дуусаад хоногийн цэнгэлт нь алдуураад үгүй ирхэн ариваа. Удмаа холд урга голомтгой төрөгчигдг нь ариун. Гэхдээ л энд харь соёлыг шүтгэст нь оршин байж л хөх толботон ертөнцөө хөл зэрэгцэж, ерөөл төөгөө ухаан зэрэгцэж буй шүү дээ. Мэднэ үү? Ерөөл гэдэг бол бидний чинхүү зорилго. Тэнд ухаан дутаж урагшлахын замд тэмтрэлгүй мэд цөхрөөж байх нь бий. Харин хараал гэдэг нь энэ насанд нь ташуурдаж, хоногтонг байлгаж, хүлцүүлж байдаг
Тэнгэрийн жамч мөн битгий. Урагш алхъя гэвэл ерөөл хөөцөлдөж, хойш ухрамгүй гэвэл хараал хөөцөлдөх нь тэнгэртний зам мөн. Мууг халбал хараал, сайн хүсвэл ерөөл. Энэ хоёрыг зэрэгцүүлж байж хоёртон бөгөөд тэнгэрт нь зэрэгцдэг юм шүү дээ. Өрмөнэ. Интиг ухаарай усуд. Ташура. Тэм тайсал. Улаач хүм. Хоёртон хүм. Уруу манжахтны ёсон дан бол. Ерөөлөө чайлтаж, хараалаач ташуурдаж дийлхэл очихтай. Охож байна уу хөрсүүдээ. За, сэнгүүн бэлэг тайцгаасаа үүссэн. Нөгөө нэг төвөө сахиж, төвөх тайрлгаж, түмэндээ төртийг төвхнүүлэх угсаавал тайчуул. Хоёр угсаас алсан байгаа. Энтэд хаадыг түшиж, харцдыг чигчилж, ахуйг тогтоож, арыг манах албуулыг сэтгэжэлнэ. Гэвчиг энтэй тайчууд бас л дайчин байхаас татгалзна. Улаан тугтан бусаа, догоон тугт. Манай сэнгүүн бэлэгтэй өвөгч нь дайчин байхыг татгалз гэж сургаж байсан. Ийм чиг учраас эцэг тийм эдэр 30 хавар тай хүртэл дайны тоон цөөн. Эцэг нь хязгаарыг нь хитий чангална. Дайчин бай гэж дарлан ташуурдаж, цэрэглэн довтлоод, ивэ мартаж, инхээ огоорч, хэлцлээ мартаж, хоногоо сүйдлэхийг яавч хоригл гэж ядралт гарц гэж бүүсэтг гэх сургаал. Эцэг тийм нь суур ухаан болно. Амхайхан эцэг тийм нь суур ухаан. Тунгаасаар тунаж үлдсэн арга нь довтлохоор болохын цагт дайныг нь сэтгэж, тунгаахын тулд таньж мэдэх мянган учирт дайнгүй 999 чимээнд сэтгэл дүүргэж байж, сая бэсүүдэж тэр, тайчуудаж тэр байж чаднаа гэж сэнгүүн бэлэгтэй эцэг минь үнгүй үхлийг нь эсэргүүцэж, үггүй зодооныг хоригулж байсан юм а. Иймээс чи хүүн ам бартам гэж нэрлэж, ам тордом гэж инхрийлэж, ам тордом гэдэг нь гэрийн нэрнэ. Арга мэхийг л сургачилж, амьдрал ахуйг л боожуулаад байсан цадигтай. За, энтэйс нь тайчуудын соёлыг сайн айлтж өгөх хичээе. Тайчуудаа түмний гүний сэтгэл нь нуурын дэлбэлцэл нь далайн бодрол нь юу байдгаар соёлын онцлог бий. Үүнийг л нэг хоёроо гэж нэрлэж байгаад айлтвал
Тэнд дайсан гэдгээс өөр нэр үгүй. Өнөө цагт дэлгэж байгаа өгүүлэмж минь дүүрэх үзээ. Өөрийн үрээ өмөрё. Өргсөн түүхээ тодлоё доо. Намбар их Чингисийн үеэлч тэр эзэн богдын үеэс чин тэр. Үеүүдэд чинч тэр тийм үү. Арилхаг их өрлгүүдээ чинч цагтч тэр. Эхс чондын цагтч тэр. Илээсэн хатуу цагтч тэр. Ирхшээлт шашны дордч тэр. Шашнаа гэсэн харжлын хатуудаж тэр. Шашин төрн хоссолсон хайлилдсан өнөө цагтч тэр. Үнэн байгаа сайл гэж үгэлээ. За ингэж нэг толгой хэлбэр болж байх юм уу ташуура. Ингээд төр жахурууга дарчсан гэсэн шиг. Хосоо гэдэг тогтолцоо. Хүсэж чадхаар дэнслэгддэг гэдгийг аччихсан юм а. Өөрөөр хэлбэл тийм үү. Эрлэгт очиод эхнэрээс хэрэг зовсон бай гэдэг хэмжээ байхгүй. Үүнтэй яриад байсан. Өөрөөр хэлбэл эрлэгт нь очиод эхнэрээс хэрэг зовсон бай гэдэг хэмжээ байгаагүй. Энэ эмэгтэй намайг хэрэг зовоосон ба. Нулимсаар минь намайг дэнслээг. Эрлийн дэнсэн дээр хосын заяа дэнслэгдэхэд энэ эртээс энэ эмтээс хэрэг зовлон шаналлыг авсан бай гэж дэнслээгүй. Манайг огч байгаа юу? Хүсэж чадхаар минь дэнсэлсэн. Энэ дутуу ойлголтыг улаач нөгөөд байсан учраас таахан дайлдаад байна. Дэлгэрүүлээд нуулаачж бүрэн ухаагүй. Энэ хосын тавилан дээр хоногийн ханууд хүртэл дэнслэгдэнэ. Таахны өнөө юудаггүй. One night гэдэггүй л. Хүсэж чадхаар минь л дэнсэлсэн. Ерөөж чадхаар нь, өгч чадхаар минь дэнсэлсэн. Авснаар нь биш, өгснөөр нь дэнсэлсэн. Хосын заяан дээр тиймээсээ сэтгэлдээ нандинаж байгаа нэгэнд хүсэж чадхаараа л дэнслэгдэх ухамсарлаа. Яагаад гэвэл өгнө гэсэндээ өөрөө хүрэх нь үнэн. Тийм биз? Өгөхгүй гэж байгаа хэлээс гарч инч чинийх. Тиймээс л өхийн сэтгэлийг эрчимнүүлсэн зүрх чинь л дэнслэгдээд байна лээ дээ. Зүрхэн бүрдэж. Энэ хүртэл өгье. Энэнээс цааш үгүй гэхэд хаагцал гэдгийн зааг нь гарч байгаа. Гарч байгаа л. Хоногийн хон хань байсан ч тэр нөөлөг биеийнх нь элчинд нүгэл ертөнцийн жаргалд нь нэрийг инж санахгүй тэр хүүхнүүд дээр
Дэнсэн дээр гарч ирдэм шүү. Ташуураа. Хүний дэнсэний тарих хэцүү ертөнцийг яана гэж бодно. Гэчээёрны нэрлэгийн дэнсэг юу гэж бодож байна? 9 хүслий чинь 8. 9 дэх хүсэл чинь тухаараа 5 тухаараа дэнслэгдэж штэ. Мөнхийн хүсэл чинь өөрөө 5 задарч 13 болоод байгаа юм шүү дээ. Их хөрн 6 зүйлийн 5 тэгт оршихуд хэрхэн нөөлгөлсөн бэ гэдэг мөнхийн дэнсээ чинь 5-д дахин дэнсэлж байгаа шүү. Нухч байна уу ташуураа. Түүнээс биш 9 хүслийн 8 нь заяаныхаа иргшээгээр дүүснүү гэж амжигдэн шүү. Тэгвэл яаж дүүргэдэг юм? Энэ өнөө хоёулангийнх нь зовлон бүрийн туулал гэдгийг толгой яриа юм шүү. За би энэ толгой яриагаа юу нэг арай урт болчих уу?